Чи. Okay, let's go first. За тэнгэрлэг эцэг минь. Oh, Heavenly Father. Энэ чимэг байгаа ч. За тэнгэрлэг эцэг минь. Тэгээд энэ гайхалтай тэмцээрийг танд өргөж байна. Тэгээд аваа өнөөдөр мөр таныг уншиж судалсан үнэхээр магадгүй Аз Яндон гэсэн тэр нэгэнд эзэн та өөрийн шагналыг бэлдсэн гэж найдаж байна. Тэгээд бид таны үгийг сарын турш уншлаа. Тэгээд эзэн та Лук номыг бидний зүрх сэтгэл бас үлдээж өгөөрэй. Тэгээд өнөөдрийн тэмцээнийг эзэн танд өргөж байна. Тэгээд та хамт байгаарай. Оролцож байгаа бүх оролцогч нарыг эзэн өрөөж байна. Та мэрэгүү ухааныг төргөж өгөөрэй. Уншсан зүйлийг сануулж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч байна. Amen. За ихүү ага тэмцээн маань эхэллээ. Баяр хүргэе. Нэлтийн үг болгож саналтай бас. За эхний асуулт. So first question. Okay. За эхээсний заасан залбирал хэдгээр бүлэгт гардаг вэ? 11. За баяр хүргэе. За анхааралтай бүгдээрээ сайн анхааралтай сонсон шүү зэ. За Лук номын хүлээн авагч анхны уншигч юм бэ? Нөгөө энэ штэ. Ямар юм бэ? За 7. За энийг бол систем мэдээ. 8 9 10. За дараагийн. За нэг улаан өгөөрэй. За. Тофл. За Тофл гинэ. За баяр хүргэе. За гурав дахь асуулт. За босноо анхааралтай сонсон шүү дээ, тэ? За Захария аль бүлгийн хүн бэ? Абия. Оо баяр хүргэе. За яалч унсан хүн одоо мэддэгч шүү. Абигийн бүлгийн хүн тэ? За дөрөвдүгээр асуулт. За Абия сая гарсан тэ? Абиян тэгвэл хиний удмын хүн бэ? Одоо ингээд удмын тухай ярьж байгаа шүү дээ, тэ? За жоохон бодвол ер нь амархан. За 7 8 9 10. За нэг улаан өгөөрэй. За Абия тэгвэл хиний удмын хүн бэ? Давид. За буруу байна. За дахин нэг буруу хариулчвал ингэж болно шүү дээ нэрээ. За тий. 10 секунд бодож олно те. За Абия хиний удмын хүн бэ? За дөнгөж дөрөв дэх асуултан дээр явж байна. Хэдэн хүн буруу хариулчихсан? 2 хүн те. За Түүгээр бодоход өгч мэдгүй ш. За мэдгүй гинэ. За 3 хүн буруу болцсон уу? Одоо шинэ асуулт. За окей. За саяны асуултыг хариулъя. За мэдээж тахилчийн удмын хүн байгаа шүү дээ. Тэгэхээр тахилч хүн чинь анхны тахилч хэм бүү? Аарон шүү дээ, тий? Тэгэхээр чи Аароны удмын хүн байхгүй манайхаа. Локкор бодоход аюу амархаа. Тэр дахил өргөж байгаа тэр дотор байгаа хүмүүс бол угаасаа Лев авгийн хүмүүс байна. Окей. За 5 дахь асуулт. За Захария тэгээд сүмд утлага өгүүлээд одоо байж ижээ. Тэгэхэд одоо эсний цэнгэрэлч одоо ирсэн гэж хэлж байна шүү дээ, тий? Тэгээд эсний цэнгэрэлч ирээд хаан зогссон гэсэн байна. Хаан зогссон. Нэг газар ингээ локейшн хэлсэн байгаа. Хаан зогссон мэй гэж юм. За 9 10. За хариулт өгж болно. Эзний синти дээр. За буруу байна. За нөгөө тэнгэрэлч бүр сантиметр дээр суугаа явч та бүр. За хаан зогссон бай. За хаан зогссон бай. За жоохон ингэ зогсож байна. Камерт харагдах. За секунд явж байгаа. Тэнгэрэлж юу? Тий. Миний ар зогссон. За буруу байна. Шалсан. За хаан зогссон. Тахилын ширээний баруун тал. Яа супер. За тахилын ширээний баруун тал зогссон байгаа. За 6 дугаар асуулт. За Мария Элизабет хоёр хамтдаа хэдэн сар байсан бэ? Энэ бол Агид бол аюу амархан. Хэдэн сар байсан бэ? Тэ. Яг ингэж бичсэн байгаа тий. 6. Одоо Захария дээр ингэж ирээд тий. 6. За хариулт буруу байна. Бодчих шүү дээ. 6 3 байдаг. За 3. Яг зөв юу гэсэн цагийн л байна. 3. За зөв шүү дээ тий. За баяр хүргэе. Ачим шүү дээ ашаа. За агийн саяныхын ерөн жоохон яасан шүү. Окей. За. Окей. За ингэж
Ийш жоохон ийшиг ингэж зогсоо. Энэ камерт ингээд та нар бичих гээд байгаа шүү дээ. Жоохон харагшаа. За над руу битгий ирээрээ зэ. Би яг эндээ зогсоод ингээд асууж шүү. За next question. За бүгд анхаарлаа сонсоорой. За аяда баяр хүргэе те. Амжилтад авчи. За Йохан Израилийн өмнө гарч ирэх хүртлээр хаана амьдэрсэн бэ? Одоо Илч Йоханы тухай одоо гарч байгаа шүү дээ. Илч Йохан шүү дээ. Тэ баптист Йохан. За 5 7 8 9 10. За хариулт. Эцэг мөртөдөг нуур нь юу гэлээ? За хариулт байна. Хэвээ орж ирдэггүй. За окей. За тэгвэл. Хойш микрофоноо хойш нөгөөрэй. Улаанаа надад өгөөд микрофоноо хойш нөгөөрэй. Цүлд амьдэрсэн. За баяр хүргэе. Цүлд амьдэрсэн байна. Израилийн өмнө гарч ирэх хүртлээр цүлд амьдэрсэн гэж хэлж байгаа шүү дээ. За дараагийн асуулт. Анхаарлаа сонсоорой. За хүн амын тооллого болох үед заяа. Анхааралтай манайхаа. За асуултыг нэг л асууж шүү дээ. Хүн амын тооллого болох үед Сирийн захирагч хэн байсан? Күрэний. За Курин тий. За баяр хүргэе. За яалчгүй байсан байна. Микрофоноо хоош нөгөл дэ надад өгөөдөх юм. За тэгээд одоо Лук номын 1-2 дугаар бүлэгдийн үйл явдал дээр явж штэ тий. Тэгээд тэнгэр элчнэр ингээд мэдээ хүргээд явж байгаа. Тэгээд хончид дээр ирсэн байгаа. Тэгээд хончид дээр ирэх үед хончид энэ мэдээг сонсоод хаашаа явсан бэ? Нөгөө Есүсийн төрсөн газар лөө. За тэр газар нь ямар газар вэ? Нөгөө юу? Юу лээ? Юудэн Бэтлехэм. Оо яг зөв. За баяр хүргэе. За шүгэрэ. Вау, мондөг. Яна. За анхааралтай. За Есүсийн нэрийг хэдэн өдрийн дараа өгсөн бэ? 8. За баяр хүргэе. 8 өдрийн дараа шамархан байна. Яг мэддэг асуултанд дуусч байж. За. Окей. Есүс за анхаарлаа сонсоорой. Есүс алгасал баярын үеэр сүмд үлдсэн байгаа тий. Нэг удаа 12 настай байхдаа тий. Тэгээ аав ээж нь хаагаад ирэх үед юу гэж хэлсэн бэ? Одоо ингээд сүмд үлдсэн. Тэгээд нөгөөт чинь аав ээж нь явчаад буцаж ирдэг штэ. Тэгээд тэгсэн чинь Юунд намайг хайна вэ? Эцгийнхээ ажлыг одоо гүйцэлдүүлэх нь юу шүү гэж хэлдэг юм. за баяр хүргэе зү. Тооцлоо хоош нөгөөрэй. Тэ? За юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн баг шүү дээ. Юу та нар намайг хайсан юм бэ? Эсхийг хаан гэрд байх ёстойг нь мэдсэнгүй юу гэд тэ. За ер нь бол утга маш зүв байлаа. Авлаа. За Есүс бол сургаалт зөвлөлүүд их ярьдаг байсан тий. За тэгээ ингэж хэлсэн байна. Өтөрмөө гүйцэд цэвэрлэн буудаага сарвчанд овоолохын тулд түүний гарт юу байна гэж хэлсэн байна. Өтөрмөө гүйцэд цэвэрлэн буудаага юу гэлээ манайхаа? Сарвчанд овоолохын тулд түүний гарт юу байна гэж хэлсэн байна. Окей. За 7 8 9 окей. За хариултаа. Энэ зүйл зугаар сүрлийн нэг юм шүү дээ тий. Яг түүний гарт юм байсан гэж хэлсэн баг тий. За хариулт байна уу? Минут бол дууссан. Түүний гарт Иесус Христос. За улааныгаа надад өгөөрэй микрофон. За түүний гарт юу байсан бэ? Оо амен. За вар байсан баха. За үгүй байна. Микрофон ав. За түүний гарт юу байсан бэ? Мэдэхгүй юу? За шинэ асуулт. За шинэ асуулт. За энэ саяны 3 хүнийг нэг аваарай. Юу л өгдөггүй л. Өгөхгүй те. Шинэ асуулт. За хариулт нь юу байсан бэ гэхлээр шигшигч байна. Түүний гарт. Будаас хариулж байгаа юм ч одоо ойлгомжтой шүү дээ. За дараагийн асуулт. Амен. Гоё асуулт өгөөсэй. За би өөртөө ямар нэгэн хэн нэгэн хүн зориулж асуугаагүй яг дарааллын дагуу асууж байгаа шүү манайхаа. За тэгэхээр угаасаа заримд нь амархан асуулт таарна гэсэн үг. За Есүс хэдэн наснуудаа үйлчлэлээ эхлүүлсэн бэ? 30 мөш 30. За баяр хүргэе. Хойш өгөөрэй. За 30-аад настай даа гэ тэ. Манай нэмээ бол аад хэдийг бол гаргахгүй байгаа юм. 3-аад сар эдэргээ тэ. За баяр хүргэе. За дараагийн асуулт. За Есүс
цөлд соригдсон эхний сорилт юу байсан бэ? Гурван юмар сорьсон байгаа. Эхний сорилт нь юу байсан бэ? Нөгөө талах. За. Ус. Талах чинь үгяа. үгүй талахтайгаа л ярина л да. Юуг талах болгосон юм? Чулууг талах болгосон. За зөв. За баяр үргээ. Хойшоо өгөрөө. Айгу өгдөр ажилладаг. За дараагийн асуулт. Яг хоо талах гээд хэлцээж угаасаа мэдчихлээ шүү дээ. За дараагийн асуулт. За анхааралтай. За сорилтын тухай одоо сая ярьлаа шүү дээ. Тэгвэл энэ сорилт хэдгээр үлэгт гардаг вэ? Лук ном. Окей. За 10 секунд болсон байна. За хариулт авъя. 3. За хариулт 3 байна. За би тэгвэл баярлж байгаа. Тэгвэл 4 юм байна. За зөв. Одоо тэгэл яах тугасаа. Ийм болно. За. Би яг ингээд угаасаа 1-ээс 11 дөрөв үлийг явж байгаа шүү дээ. Урсаал явж байгаа заяа. Энд өөр үйл ерөөсөө яагаагүй. Энэ хажууд байна хөө. Үлгөөтэй. Орж авчих. Тэ. За, ястаа гоё бичлэгийн дундуур гоё орж ирлээ. За. Нойлын чип. Нойлын чип хаана байна гэдэг. За. За дараагийн асуулт анхааралтай. За Есүсийн угийн бичиг байна шүү дээ, гардаг те. Есүсээс ахуулаад тэгээ хамгийн сүүлд хин дээр очиод төгсдөг вэ? Одоо тэр дөрөвдүгээр үеийн төвшил хэсэг дээр одоо гарч байгаа. Тэрний гэж явж хагаад Давид биш үү? за үгүй хариулт буруу байна. За бодож болох байсан дээ хариултыг төрүүлээ хэлчихлээ одоо. За Адам. Зү. Адам буюу бурхан дээр очиод төгсөж байгаа тий. Адам нь бурханы хүү байсан юм а гэж хэлж байгаа шүү дээ тий. За окей. За next question. За дараагийн асуулт. За анхааралтай сонсорой. За Есүсийн өссөн хот ямар нэртэй байсан бэ? Бэтлехэм. За хариулт буруу байна. За. Назар. За зүг байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт. За анхааралтай сонсорой. За. Амин. А энэ дээр бас гараад байгаа юм биш үү? Окей. За би асууя. Есүс Илиягийн тухай түүний 3 жил 6 сар залбирсан тухай ярьсан байгаа тий. Тэгээ Илия нь шүү дээ тий. Аль нутгийн хэн гэдэг бэлэвсэн эмэгтэй гэрт очсон бэ? За нутлыг хэлж болно, эсвэл тэр эмэгтэй нэрийг хэлж болно. Израиль. За үгүй байна. Юу амир зүг хариулсан. За. Анна юу? Анна. Ямар юм аа? Анна. За биш байна. За асуултаа бол ойлгоцсон шууд хариулж ийн гэж бодож байгаа. Микрофон аваач нөгөөрэй. За 3 дахь энэ дээр явж байна. Тэр Илиягийн үйл явдал дээр бэлэвсэн эмэгтэй гэрт очдог тэр өсөглөн болж байгаа үед очсон шүү дээ. Санжин. Хуучин гэрээ бол айгүй тодорхой хэлдэг. За 8 секунд. 9. За хариулт авъя. За ямар ч тач Канаа нутагт байсан байгаа. За хариулт өгнө. Тэгвэл 10. За Юу дээ нут. за биш ээ. За. За. Тэгээ 3 өнгөрцөн дараачихаас алаа тий. За Сидон нутгийн Зарифат гэх чимэгтэй гэрт очсон байгаа шүү дээ тий. Зарифат. За. Би нөгөө яах юм рахаа маха бодоо сууж илаа дотроо. За. За окей. Асууж шийдэлцсэн. За хуучин гэрээнд арсны хүнд өвчнөд нэгэн харь хүн эдгэрсэн тухай ярьсан тий. Тэгээ тэр хүн хэн байсан бэ? Хуучин гэрээ. Тий одоо ингээ Есүс ингээд ярьж байхдаа хуучин гэрээнд тийм хүн ингээд идэгжсэн нэ тэрэ гэж одоо хүмүүсийн бодлыг өөрчлөх гээд нь шүү дээ тий. Харь үндэстэнд одоо бурхан хайртай гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй. Тэр хүн хэн байсан бэ? Аюу алдартай хүн байгаа. Хүн гэрийн тухай ярьсан тэр хүн хэн байсан? За. Нөгөө хаан. Хаан бол байгаагүй байгаа. Хаан хааны туслах. За хариултыг явъя.
Энэ бол одоо хамгийн их нөгөө хин тусч байгаа шүү дээ. Мириам, Аароны эгч. За Мириам бол биш байгаа. За хариултаа хэлээ. Цаг бол болсон. Нөгөө нэг хааны туслах хэн блээ дээ. За навшаа гэдэг байгаа. За юм бэ. Цаваа юм ярьд байж юм уу гэж. За хин бэ? Асуудал тодорхой гэж бодож байна. За. Цаг явж байгаа. За байдгаа. За 3 дахь хүн дээр ирсэн. За, Сири наман. За баяр хүргэе. Нааман жинжин байгаа шүү дээ, тий? За. За дараагийн асуулт. За. За ингэ түүхэн урсаад явж байгаа. Яг дараалал явж байгаа. Тэг ингэ явж исэн чинь хүү Назарын Есүсээ гэж хэлсэн бэ. Заккай. Биш юм. За бодож олно. 5 секунд. 6 Заккай. 7 8 Хөөе Назар Есүсээ. Нөгөө За. өвчнөд итгэсэн хүн болов. За үгүй Өвчтэй байна. хүн болов. За биш байгаа. За хариулт бол буруу байна. За юу авъя? Нэг амиа авъя. За. За хин тэгж хэлсэн бэ? Тэгэж бодод. За 6 секунд. 7 8 9 10. Нэг эмэгтэй хэлсэн. Нөгөө нэг хин За эмэгтэй бол хэлээг байгаа. За. Маш тодорхой. Модноос дүрлэгдэж юм уу? Модноос дүрлэгдэж дуудаад байдаг. За үгүй. Энд эмэгтэй. За үгүй байгаа. За хариулт. Тэгвэл мэдхгүй байна. За мэдэхгүй байна тий. За 3 дахь юу тий? За энэ болохоор бузар сүнстэй гэж хэлсэн. Хүү Назарын Есүсээ тий. Та одоо тэ явчаач эдэр гэж ярьж байгаа шүү дээ. Бузар сүнс чинь Есүсийг хин гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тий танд би ямар амт хэлээ эдэр. За дараагийн асуулт. За Симонид очих үед тэгээ Симон Петрэнд очих үед хадам ээж нь яасан бэ? Халарч исэн шүү дээ. За баяр хүргэе. Йоо бурхан. Өөрөөсөө амар гүн батсан чи. Жоо хийшээ зогсороо за. За дараагийн асуулт. За хаана явчих вэ? Энэ. За Есүс анхны шав Симон буюу Петрт хэлсэн анхны тушаал үг юу байсан бэ? Ерөөсөө анхны уулзалт гэсэн үг шүү дээ, тий? За Симон Петрт одоо Есүс уулзаад тэр нэг уулзалт болоод нэг үг хэлсэн байгаа шүү дээ. Юу гэж хэлсэн бэ? За дотор чимээгүй. За секунд явж эхэлсэн. Асуултыг ойлгосон гэж бодож байна. За, окей. Хариултыг авъя. За байдгүй юу? За байдгүй. За тороо тэр таашаа шийд гэж хэлсэн байхгүй. За яг зүг байна. Баяр хүргэе. Хойшоо өгөөрэй. Хэрэг айж өгөн тэр зэрэгтэй танд гол мэдгүй тэр тороо шийд гэж хэлсэн. Тэгээ тороо шийд гэж хэлсэн тэ. Энэ шүү дээ. Нэмээ бүр ингээд яг ингэж хэлчихэд тэрсэн. За. Дараагийн асуулт. За, загасчлалын үйл явдлын үед Симоны хажууд хэн юм байсан бэ? Яхан Яков. Яг зөв. Баяр хүргэе. Ингээ найзууд ингээ хамт явж идэг байсан шүү дээ. Загас барайл. Яков яг хоёр ч одоо аянгийн өгөөд те. Бонергс байгаа шүү дээ. За. За тэгээд үүний дараа тэд хинэд очисон бэ? За Симонтой уулзлаа. Тэгээд ингээд бахан айлуудаар ингээд явсан байна. Симонтой уулзаад. За. Үүний дараа нь юм уу тий? Дур хураагч Леви. Яг зүг байна. Левид очисон байгаа. Хаст нэмээ авчихсан. За. Амар хүмүүстэй үлдчихвээ. За яг л дараагийн дагуу асууж байна. Лев юу хийдэг хүн байсан бэ? Татвар хаагч хүн байсан. За баяр хүргэе. За дараагийн асуулт.
За Есүс Левинд байхдаа хэлсэн үг те. Эмч эрүүл бус өвчтөд нь эрэхтэй те. Тэгээд тэрний дараа юу гэж хэлсэн бэ? Эмч эрүүлт нь бус өвчтөд нь Хэрэгтэй тэгчээд тий. Харин би юу лээ утгыг нээж бол. утга нь болохоор нөгөө нэг харин би нөгөө нэг юу лээ баян хүмүүс биш харин ядуус сул доройчуудад хэрэгтэй. За үгүй байна. За ард нь одоо мэдж байгаа хүмүүс үгүй байна гэж хэллээ. За юу гэж хэлсэн бэ? За зүв төш гим нүгэлтэйд нь. Яг зөв гим нүгэлтэд нь эрэхтэй те. Хойшоо өгөөрэй. За дөрвөн үйлчмэр өдрөө баяр хүргэе. Миний таам гэсэн 3 За. За одоо асуулт бол дөнгөж 20 хэд дээр явж байгаа. За. Гэхдээ яг та хэд би бас баяр хүргэмээр. Эхний 10 асуултыг бол давчдсан байна. Тэгээд ойрд ийм хараагүй баг нүднээс нүднээс гочихч байна. За. За дараагийн асуулт. За хүний хүү аль өдрийн эзэн гэсэн бэ? Амралтын үз. Яг зөв амралтын өдрийн эзэн гэсэн байна. За. За Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийсэн бэ? Нэг бурхны өргөнд ороод тавиг талах идсэн. За тэгсэн баяр хүргэе. Сургаалаа сайн сонссон байна. Өстө мондөг байна. Би хандардаг шүү манайх нөө төвчээрээ. За дараагийн асуулт. Яна. За 12 дагалдагчийн нэр аль бүлэгт гардаг вэ? Яг нэг 12 ингэ бичсэн байгаа шүү дээ. Оо. Одоо яг ингэ түүх дараалалаа л явж байгаа шүү. Ерөөс өсрөг байгаа. За 8, 9, 10. 5 6 2-ыг нэг л авах хэрэгтэй. За аль нэг нь хэлдэ тэгээд. 3 дахь бүлэг чинь тэгээд дуусаад 4 дахь нь. За хариулт авъя. 4 5 6 яриа шүү. За бод 5. За биш вэ? Буруу бодлоо. За хойшоо. Сурах. Ямар муухай юм бэ? Одно гэсэн. За ямар ч зүйл гуртаа баяр үргэлж тэгээ цагт байр үүдтэй. Ой ярьсан. Яа, за. Мөнгөний бодсон. За анхааралтай. За 100-ын даргын итгэлийг Есүс юу гэж сайшаасан бэ? За секунд явж байгаа бодоорой. 7, 8, 9, 10. За хариулт авъя. Агуу итгэлтэй байна. Яг зөв. Ийм агуу итгэлийг Израильд харсангүй гэж сайшаасан шүү дээ. Энэ сая буудсан үгүй юу? Яг орсноо. За дараагийн асуулт. За үгсэн хүүг амьлуулсан нэг түүх болсон байгаа тийм яг энэ үйл явдлын дараахаа тийм энэ түүх тэгвэл айл хотод болсон бэ? 80. Яа амар бэлдсэн юм байна нөө. Энэ нөгөө World by Heart дээр бэлддэг байхгүй. Үүний дараа Есүс 8 хэмээх хот руу явжээ гэдэг. Яа. За Есүсийн тосолж хөлийг нь үсээрээ арчсан эмгтэн үйл явдал хаана болсон бэ? Хэний дуусла? Лазарын гэрт Мари Марта энэ гурийн одоо гэрт биш юм уу? Одоо гим нүгэлтнүүд одоо сонголсон тийм ээ. За тийш дээ. Бүр яг тэдний тэгээ хэлсэн байгаа. Симонид. За биш ээ. За буруу байсан байна тий. Чамд үлдсэн аа? Бага шүү. За. За баяр хүргэе. Боломж байгаа юм байна. За юу хинэд вэ? Фарис. За яг зөв фарисенд тий. Тэгээ Парисагийн За баяр хүргэе. Байгаагүй яг зөвхөн фарисеучүүдийн гэрт ингээд очсон байгаа шүү дээ. Есүс бол ингээд айлд ингээд очиж яваад байгаа байхгүй ер нь бол. LeBron James. За энэ юу болоо ч. Юу LeBron яасан. За дараагийн асуулт. Есүс хүмүүсийг эдгэх уушлахтаа хэлдэг байсан үг. Ерөөсөө эхлээл нэг үгийг хэллээл. За 5, 6, 7. Нүгэлч нь уушлагдлаа. Яг зөв нүгэлч нь уушлагдлаа гэж хэлдэг байсан. Гэтэ итгэж чинь чамаа гэдгээлээ гэдгүү лөө.
хоёулыг нь хэлдэг. Ер нь гэхдээ нүгэл чинь уушлагдлаа гэдэг нь бол ерөөсөө яг тэр өөрийгөө ингэж хэлж байгаа шүү дээ. Бурхан л нүглийг уушлах ёстой. Уучлах чадна гэдэг Бурханы мөн чанараа хэлж байгаа тэр үг байхгүй. За. За дараагийн асуулт. Юун загварын тайж болоо чи. За сайн хөрсний тухай зөвөрлөл аль бүлэгт гардаг вэ? Оо ямар хэцүү юм бэ те. Сайн хөрсний тухай зөвөрлөл. Хэдгээр асуулт нэр явж байгаа вэ? 31-32 тавьж байгаа. За ямар ч тач тэгвэл 8 9 аль нэг нь байх хэвээр. За окей хариултыг авъя. Ангар бүдэгтэй холбоотой асуултуудсаа явцсан гэж үзвэл хамгийн их магадлал нь 9 гэж бодож байна. 9 гэж бодож байна. За хариултаа. Яг 10 гэхээр 20 асуулт дотоо 10 биш 8 9 аль нэг нь л байгаа угсаа. Нэм. За баяр хүргэе. Цагт жоохон юм явцаа. 9 гэж бодож байна. Би арагш. Яа, санаатай байхгүй дээ. Гэхдээ бас гоё онж шүү 8 гэдэг. Бас клач шүү. За. За. За нэг юм 7 жүтгэрөөс салсан эмэгтэй тухай ярьсан ба. Тэр эмэгтэй нэр хэм бэ? Нэрийг өчтсөн байгаа. Ой хэцүү. За. Ёс. За хариултыг авъя. Эмэгтэйчүүдийн тухай л одоо яах юм бэ шүү дээ. Тэг жараа. Мэдсэн. Тэд байхгүй мэн. За орж ирдэг үлдсэн үү? За зулаада баяр хүргэе. За ямарч 3 дугаар байранд орлоо. Би хэлнэс дээ тий. За Магдалин Мария. Яг зүг байна. Магдалин Мария байсан. Би мэдчихсэн шүү. Мэдчихсэн шүү. За тэгээ сүүлийн хоёртоо бас баяр хүргэе те. За финалиста. Энэ чөөлн гинөний хамгийн ихний анги дээр гардаг байхгүй юу? Биш манай нойлын жив ачиж орж ирсэн төгөөдгөө бодоод. Хажууд манай хурш аль нөө салган нисэн бэлээ. Орж зэрэг л. За окей. За дараагийн асуулт. Чи хоцсон шүү заа юм бэ чи. За. За үйлчлэлд байна шүү дээ те. Тухайн үед ингээ бас үйлчлэл ингээ хийдэг байсан ба дагалдан ширтаа. Тэгээ үйлчлэлд өөрсдийн эд хөрөнгөнөөс өгч тусалж байсан. Бүр ингээд хааны ордны нэг Неров нэг эмэгтэй нэр гарсан байгаа байхгүй. Тийм үү? Херодын Неров Куцагийн эхнэр гэж хэлсэн байна. Тийм үү байдаг юм уу те? За тэр хүний нэрийг ингээд хэлж өгнө. Хүний нэрийг хэлээ. Төгөөмөл нэр байдгүй. Мэдхгүй. Төгөөмөл нэр өмнө дөө. Ханд одоо нэгэд гарц. За ямар нэгэд гарсан юм чи энэ нүсгээр хэлдэг байхана. Имэр юм. За хариултыг авъя. 10 секунд болсон. За энэ нүсгээр гэсэн юм нэр юу гэдэг вүлээ? энэ үсэг бол биш байгаа. За. Марта. За биш мэдээж. За үлдээгүй юу? Дууссан шүү. За нэмээ хариулж чадах нь үгүй. Хариулж чадахгүй би байгаа шүү дээ. За нэмээ хариулж чадвал Нөгөө Кузагийн эхнэр Иона. яг зүг бай. За баяр хүргэе. За нэмээд баяр хүргэе. За тэгээд за үнэхээр сайн бэлдсэн байна миний шив те. Одоо хамгийн хэцүү асуулт тэр нэрнүүдийг одоо бүгдийг хариуллаа шүү дээ. Найн гэж хариуллаа, Йона гэж хариуллаа. За сэтгэл ямар байна? Сэтгэл гоё ээ. За окей. Аги бас наашраа, зулаа наашраа. За сэтгэл болчихгүй. Бурхан бол айгүй шүү. Би бол намайг нэгдүгээр орно гэдэг мэдчихсэн нааш нэ за. Юу миний найз. За тэгээд баярлаа. Ерөөс 300 мянга толлоо шүү дээ. Амен. За миний наашраа. За зулаа маань одоо 3 дугаар байранд орлоо. Тэгээд сэтгэлээ болцооч. Оо сэтгэл өндөр байна уу? Ямар ч байр эзлэхгүй байх гэж бодчихсон тэгээ гоё юм. За ямарсан чуулганыхаа одоо шилдэг 3-ыг одоо үзлээ шүү дээ. За тэгээд бүх залуучуудаа баярлалаа. Тэгээд эсний үгийг үргэлжлүүлэн сайн уншаарай. Гэхдээ 50 асуулт маань дууссангүй. Тэгээд би бас жоон сэтгэл дундуур байна. Сайн уншаарай. Тэгээд хизээ нөгөөд ядаж 50 асуулт бардаг болоорой гэдэг. Амар муухай. За болно. За тэгээд баярлалаа манайхан баяртай гэж.